Хүүхэн крипто алдлаа. Bybit бирж 1.4 тэрбум $д тэнцвэрс Liquid Stake Ethereum, Mantle Stake Ethereum болон бусад EAS 20 токенууд нь хакерын халдлагад өртөж алдагдсан нь түүхэн тохиолдож байсан хамгийн том крипто халдлагын хэрэг болж шуугиан тавиад байна. Америкийн нэгдсэн улс ба блокчейн. Elon Musk 1-р сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын зарим хэсгийн ажлыг блокчейн сүртэй болгох мэдээ олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэхүү санааг крипто сонирхогчид ихээр дэмжиж байгаа бөгөөд эдгээрийн дунд Coinbase компанийн гүйцэтгэл Brian Armstrong, Binance компанийн гүйцэтгэл CZ нар байгаа юм. Tron ба USD Tether. Нэгэн цагт USD Tether шилжүүлгийн хамгийн хямд блокчейн байсан Tron, сүлжээний USDT бүлгээний хураамж нь 2023 оны сүүлээр огцон өсөж $9 давснаар хамгийн өндөр төлбөртэй блокчейн нэг болоод байгаа юм. Тиймээс Tron блокчейн үүсгэн байгуулагч Justin Sun энэхүү хураамжийг багасгаж gas free болгоход төлөвлөж байгаагаа мэдгдсэн байна.